За номын нэвтрүүлгийн элэд номын сан болыг хэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин, зохиол, сэтгүүлч, нийтлэлч Номын Чимдахыг урьж оролцуулж байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 2015 оны бас манай нэвтрүүлгийн анхны жичин болж байгаа нэмэх. 15 онд бас одоо хийхээр төлөвлөсөн бас баггүй ажлууд байгаа л гэж бодож байна. Тэгэхээр бас төлөвлөгөөнийхөө тухай бас энэ 15 оны тухай төлөвлөгөөний тухай яриа эхлэх гэж бодож байна. За сайхан үлэг дэмбэрэлтэй шинэ оны босгон дээр одоо шинэ он болгон уран бүтээлч хүмүүн хүний хувьд их том хүлээлт гордлого байдаг л да, найдвар байдаг. Тэрний өмнө энэ нэвтрүүлэгт орж байгаа нь бас дэлгэргаацтай юм да. За 15 оны үед хийх ажил байгаа. 14 онд хийж дуусаагүй ажлууд их байна. Тэгээд тэнд одоо хэд хэдэн төвийн сэдвээр, төвийн чиглэлээр хэд хэдэн номууд хагас тоо бичиж гэсэн зарим нь хэвлүүлэхэд бэлэн болчихсон, зарим нь хэвлүүлэхэд нэг жаахан ажиллагаа дутуу иймэрхүү юмнууд байгаа. Тэн дээр гүйцэж хийх ажил байна. Бас 15 онд тиймэрхүү юм бичэндээ гэсэн нэг 2 жилийн өмнө гаргасан төлөвлөгөө маяг юм байсан. Одоо тэгээ нэг төрөвч 14 оныхаа ажлыг гүйцэтгэх болох төр 15 онд илүү ачаалттай 14 оноос нэмэдэл хийх болж явах шиг байна те. Тэгээ гол нь төвхийн сэдвэр нэг хэдэн 10-аад цуврал гаргачих гэж бодсон юм. Санааны үг гэхээр энэ чинь Монголын түүх өөрөө гайхамшигтай түүх шүү дээ. Нэг одоо тодорхойлж хэлэхэд цөөхөөр тодорхойлж хэлэхэд хэцүү. Нэг тэгж тодорхойлж үзсэн би тэнгэр мэт гэж, тэнгэр мэт гүн одоо аян мэт одоо агуу их хүчтэй, далай мэт одоо тийм янз шгүй хүч чадлаа дотроо нууцлж байдаг тийм их түүх Монголын түүх юм а гэж. Тэгээ энэ бүгдийг задлаа тайлбарлах юм бол нэг бот түүхэл нийлэн гэтэн бот болох ном юм байна. За түүхийг тэгээд одоо сүүлийн үед түүх бичлэгтээ нэг тийм өрмөц бичлэгийн төрөл зүйл гарч ирсэн. Түүх юм шиг, уран сайхан юм шиг, зохиолч юм шиг те. За нэг талаар энэ бас их зөв юм гэж ойлгоод байгаа. Нэг талаар шүү дээ. Нэг уншигч тэрийг яг үнэн түүх. Тий. Тухайн түүхэн үндсэн үйл явдлаас хол гажихгүй байх хэрэгтэй. Тэгээд тэн дээр уран бүтээлч өөрийнхөө одоо уран сэтгэмж фантазиг нэмээд хагас уран сайхансан тэгээд түүхэн баримтаар гурвалсан тийм уран нийтлэл маягийн тийм түүхэн бичлэгийн жанр гарч ирж байна л да. Тэрний давуу талны өгөх тэрний төр түүхийг залуучуудад хүн эрдэн уншигчд хүлээж уншихад их амар хэлбэр болсон. Их сонирхолтой болсон. Уран зохиолын номоос илүү сонирхолтой болсон байна. Одоо тийм тэр жанраар ном бичиж өсөг болно. Тэгээд энэ их гайхалтай сайхан түүхийг одоо зүгээр академик түүхээр бичдэг хүмүүс бол манай Монголын төгсчөнд олон байгаа шүү дээ. Олон баг тий. Тухайн цаг үеэ бүрэн дүүрэн илэрхийлж чадах тийм одоо шин чанартай тийм түүхэн гайхамшигтай агшнууд Монголын түүхэнд их олон бай. Тэр агшнуудыг жаахан тов ойлгож уран сайхны хэлбэрээр залуучуудад хүргэх нь сонирхолтой байдлаар тий сонирхолтой байдлаар хүргэсэн санаатай л. Энэ нэг юм ном гаргасан, энэ өмнөөс нэг ном гаргасан. Тэгээд энийг харчаад гадаад ном байна хүүх гэж багчуудын ном байна гэж барих хаснаагүй гэдэг. Тэгээд авторыг харчаад зогсож үжилээ. Сая цагаан сарын юуны шинэ жилийн өмнө 12-оор нь бэлгийн талаа бол дуусгачлаа шүү дээ. Хэдгээр ширхэг хэвлүүлсэн байсан тий. Гайхамшиг тагшноо гэж шүү дээ. Энэ юу гэхээр энэ игнэшгүй нөхрийг олов гэдэг маань одоо юутай ч игнэшгүй нөхөр ер нь хүн данд нөхөр гэдэг бол хүний хөв тавилан тохиолдох онцгой хаврсан юм. Тэгээд тэрэн да тэр түүхэн хэрэгэлтийн түүхэн далайцдаг үйл явдлын дунд тийм анд нөхрийг олно гэдэг бүр одоо олжгүй явах хөв тавилан байхгүй юу. Тэр чинь одоо би хүүч өгөхөө байтугай одоо улс үндэстэн оршуу тогтнох гэдэг хөв зайны асуудал шийдэгдсэн экзектэй цаг үе байлаа шүү дээ. 13 дугаар зуун байд юм байлаа, 17 дугаар зуун тийм байлаа, 5 дугаар зуун тийм байлаа. Манай тоол юм 2 дугаар зуунд тийм байлаа. Би зөвхөн гэдгэн зуунууд хэллээ. Ер нь бүхэл үе тийм байсан. Энэ 2 дугаар зуунд ч гэсэн одоо мөн байдал бас л тиймэрхүү байсан. Тийм цаг үеүүд дээр хүнийг олж таньна гэдэг маань өөрийн садан төрөл дотор өөрийн танил овог дотор төдийгүй өртөнд дайснууд дотор хүртэл өөртөө одоо тэр одоо нэг утгаар хэлэх юм бол хөг нийлэхтэй дотоод сэтгэлийнх нь мөн чанараараа одоо ижилсэх тийм дотног юм олж таньж байгаа тийм явдлууд Монголын түүхэнд олон байсан л та. Одоо бид нэр хамгийн тодорхой маш сайн мэддэг жишээ бид нэр
зэв ноёныг гэж болно. Чингис хааны одоо өстөн дайсан шүү дээ. Чингис хааныг одоо тэр харваад аминд хүрэх шахсан тэр зэвийг Чингис хаан зүгээр нэг юм гээгүй, зүгээр нэг одоо амин өршөөгөө. Тэрний цаан тэр хүнийг олж таньсан, тэр хүнийг таньсан агуу суу бэлэг. Нөгөө талд нь зэв тэр хүний итгэлийг хүлээж авах тэр бас агуу суу бэлэг. Тэр хоёр хосолж байгаа юм л да. Иймэрхүү түүх Монголын түүх нь маш олон бай. За энэ дээр би нэг зориуд энэ номон дээр нэг ингэж Оросын судлаач Дууган гэж нөхөр үдээ. Тэр Дууган гэдэг хүн бол уг нь бол политик судлаач хүн байхгүй юу? Түүхч биш. Тэгээ мань хүн нэг ийм 2-3 үг хэлсэн юм ба. Би нэг үр зориуд ингэж энэ дээр номныхоо ордноор орсон тийм. Монголчуудын бүдүүлэг төрөм хийлээ л дээ. Ямар нэгэн агуу тэнгэрлэг зүйл оршиж байв гэж. Тийм агуу тэнгэрлэг зүйл. Ягаад гэх юм бол ер нь монголчуудын тэр байлдан тоглож их бүдүүлэг төрөмгөл байсан гэж хэлээд байдаг. Ер нь ихэнхдээ тэгэж бичдэг. Тий одоо үнэхээр ч одоо тэр дундад Азад хийсэн аяндан одоо Оросд хийсэн аяндан харахад бол яхааргаар тусам өрөлдөж байсан л дайм болсон тусам өрөлдөж байсан. Долоогийн лев гэж байхгүй шүү дээ. Өөртөөсөө 10 20 100 дахин илүү хүн амтай дайсгнагч иргэнтэй орон бүсэлсэн тийм ард түмэн төр тийм цөөхөн харахад одоо технологийн хувьд бол хүчтэй биш. Одоо бол технологиор илүү давмгаас нь ялт байгуулах магадaltaй байна. Одоо Израилийн технологи, цэрэг дааны технологи гайхалтай өндөр түвшинд хүрсэн байна. Сая дээр Газын зурсан мөрөлдөөнийг харж байна. Одоо Америк бол цэрэг дааны технологиор гайхалтай өндөр түвшинд хүрсэн байна. Тухайн үед ч гэсэн одоо технологи өндөр хөгжсөн нь бас ялчд байсан. Хин төмрөөс хатааж чадсан те. Хин одоо харуулж буу одоо юм хийж чадсан ялтгал байсан шүү дээ. Гэтэл монголчууд одоо үнэхээр Монгол ном болыг нэшгүй сайн байсан. Гэхдээ Монголын одоо тэр технологи тэгж өндөр бусдыг одоо гайхуулаад байхаар байгаагүй. Хүн хүчний хувьд бол бүр хамаагүй дутуу байсан. Тэгээд тэр ялан дийчсэн нууцын үйл гэж байгаа байхгүй. Тэгээд тэр зүгээр нэг махан бодон төрсөн хүний одоо хүч чадлаар барагдаж байгаа зүйл биш. Тэр цаана тэр тэнгэрлэг зүйл байгаа байхгүй. Тэр итгэл үнэмшлэгч гайхамшигтай зүйл байна. Тэр хүний одоо сэтгэл зүрх оюун санааг сэргээж өгдөг ерөөсийн хүчин байна. Тэр хүчийг Чингис хаан тэнгэрээс авч ард түмнийхээ сэтгэл зүрх оюун санаанд бүгдэнд нь суулгаж чадсан, гүн бод суулгаж чадсан хүчин тийм гайхамшигтай зүйл, гайхамшигтай үзэгдэл гэж хэлж болох юм байна. Тэр 13 дугаар зууны түүхийг бол тийм зүйл ийсэн гэж. Сая засгийн газар шинэ иргэсээ дэрч хүчтэй залуу хүн гарсан. Дэрч хүчтэй өдөртөгч байна гэсэн үг. Тэр хэмжээгээр дэрч хүчтэй ажиллах байна. Нэг хэлсэн үг нь сайхан санаа одоо юмд асуудал бодтой хандсан юм олон дүгнэлт олон одоо гаргалгаа гаргасан байл. Гэхдээ нэг зүйл сэтгэл дундаар үлдсэн. Тэрний өгтөр тодорхой бодлого үйл ажиллагаа тодорхойлсон. 1-р эдийн засаг, 2-р эдийн засаг, 3-р эдийн засаг гэж. Энэ бол ерөөсөө асуудал биш. Асуудал ийм байдлаар асуудлыг шийдэхгүй. Толгой тонгорон орж ийнэ л гэсэн үг. Ямар ч тохиолдолд ганц эдийн засгаар улс орон хөгжихгүй. Ганц эдийн засгаар өнөөдрийн асуудлыг шийдэж чадна. Ирээдүйн асуудлыг хязгаарч шийдэж чадахгүй. Энэ чинь хүний нийгэм шүү дээ. Хүндрэлтний нийгэм. Оюуны салбарыг дэмжихгүйгээр, оюуны салбартаа хөрөнгө оруулалт хийхгүйгээр бид өөрсдөө ийм салбарт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд хэлж байгаа зүйл биш. Бусад хөгжсөн орнуудын түүхийг харах дээр оюуны салбартайгаа хамт авч явж иж эдийн засаг нь бодиттойгоор хөгждөг. Тэгэхгүй бол одоо нөгөө зоргой сав руу ямар ч юм хийгээд шингэ тогтууд адилхан толгой хоосон, сэтгэл хоосон тийм харахгүй нийгэм байх юм бол тий одоо хамгийн сүүлд ихэд 2 жилийн өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж Оросын хүүхд залуучуудын унших номын жагсаалт гэж гаргасан. Гэхдээ гаргахдаа жил ухааны актемаараа Оросын тийм том одоо оюуны салбарын томчуула хамруулж байгаа тийм судалгаа гаргаж тавьсан. Тэр судалгаанд нь 770 гаруй төрлийн гарчиг ном байлээ. 270 орчим зохиолч. Мэдээж хэрэг Орос өөрөө агуутан уран зохиолтой ард түмэн учраас тэр нэг 60 орчим Орос уран зохиол байлаа. Бусдын дэлхийн уран зохиол. Яагаад бас Путин тэгж гарахуулаа гэж байсан юм шиг. Тийм тэр чинь нэрөөсөл энэ Оросын орны ирээдүй бол тэр залуучуудын нуруунд дээр л байгаа шүү дээ. Тэр залуучууд өнөөдөр одоо ямар бүтэмжтэй өнөө 7 дадалж үлээ тийм ном уншаад ирээдүйд Орос орныг нуруунд дээр авч явах уу бол тэр Достоевскийг уншаад тэр дэлхийн хүндрэлтний оюуны том баялаг бүтээлүүдийг уншаад Орос орныгоо нуруунд дээр авч явах уу гэдэг нь шал өөр асуудал шүү дээ. Нөгөө нэг замаар нөх юм бол тэгэл идэж угал
тэгж явсаар бол тэр нөгөө Неандертал хүн шиг сонж өгнө л гэсэн үг шүү дээ. Өөрсдөө хийсэн ном юм гэж тавиагүй юм да. Тавиагүй. Тэр чинь хийсэн ном тэр хийсэн номууд чинь юу энд байгаа байхгүй. Энд нөгөө ихүүд нөгөө. Энэ одоо бүгдээр нь ихүүд нөгөө гар юунууд одоо ингээд одоо ингээд алдагаа засаал ингээд нөгөө авцлаагүй дандаа энэ махабратай эднэр байхгүй одоо нөгөө хийсэн ном чинь эднэр бүгдээрээ дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжс 108 нэртэй Эрдэнэсэн 108 нэртэй номыг манай гэр бүлээрээ үтсээр байгаа сүүлийн 4-5 жилийн дотор эхлээд бид нар нэг 6 ном хийж үтсэн. Америкт би бол нөр уран зохиолын мэргэжлийн хүн шүү дээ. Уран зохиолын чиглэлээр сургууль соёд сурч байсан. За төгссөн таашаа бас. Америкт очиод тэр хүүхдийн уран зохиолыг үзэхнээ манайч зөвхөн 4 жоохон хүүхдтэй Америкт ирсэн тэр хүүхдийн уран зохиол бидний төсөлжсэн шиг биш асартан магуу ер үсэн ертөнц байгаа нь мэдгэж байгаа. Би хүүхд байхдаа ном уншиж байсан. За манай тэр 70-80-аад оны Ахмад орчуулагчдын буйнаар дэлхийн сонгодог хүүхдийн уран зохиолтой бол өстэй нэг дотор нутгалтаж л өссөн л дээ. Одоо маш олон зохиолыг нэрлж болохоор байна. Тэр үеийн орчуулагчд маш олон сайхан зохиол орчуулсан. Гэхдээ тэр дэлхийн хүүхдийн уран зохиолыг тэр далаа шиг юмнаас мэдсэхгүй 10 хүрсэн юм хүү тийм л юм билээ. Тийм билээ. Зүгээр ямар ч байсан тэр үед тухайн үед тэгээ тийм юм орчуулад одоо миний санаж байгаагаар 1960-аад оноос хойш бараг 250 гаруй хүүхдийн зохиол орчуулагдсан байдаг. 50 гаруй төрлийн. Одоо бол 250 гаруй төрлийн хүүхдийн зохиол одоо л хүрч штэ 90-ад оноос хойш тий. 2-3 зүйлийг анзаарсан л да. За ялангуяа хөгжингөө орнууд бол хүүхдээ уран зохиолоор дамжуулж төлөвшүүлдэг. Тэр бол бүр хувь шиг байна. Одоо бага ангид нь одоо тэр манайхаар бол 1 2 3 дугаар ангид нь ерөөсөө очиод багш нь үлгэр уншаад өгдөг. Хөөрхөн хүүхдийн зохиол яг насанд нь таарсан. Тэгээ жижигхэн группүүд бол сонирхлын группүүд болгож байна. Тэгээ энд нь жаахан адаптай, энд нь жаахан өөр дараамын ч юм уу тэгээ уншаад нөгөөдлөөр нь өөрсдөр нь үлгэр зохиолгодог. Тэгээ тэр чинь одоо чи суу энийг уншихад манайх нэг номын сурвч ингээд хүнийг хайрцагч явдаггүй. Тэгээ тэр нь өөрөө хүүхдийг нэгдүгээр сонирхолтой оюун санааг хөгжүүлж өгдөг. Тэгээ дээр нь тэр шин дагаад хүн өөрийнхөө хамгийн түрүүнд бусд зөв үнэн зөвөр илэрхийлж сурах. Бусдыг сонсож хүлээстэй баг. Тэр чинь өөрөө нөгөө бидний одоо 20 хэдэн жил зүтгээд байгуулж чадахгүй байгаа жигэн утгаар нь байгуулж байгаа арчлаач амин сүнс үндэ тэмдэглэл байгаа байхгүй юу? Бусдыг сонсож чадах. Бусдыг сонсоод бусдын тусгаар байдал, бусдын санаа бодлыг хүлээмжшүүлэх. Өөрийнхөө тэр төвшөнд илэрхийлж чадах. Ерөөсөө үндсэн суурь зарчим бол энэ дэр л байгаа байхгүй юу? Тэрийг тэр ажил хөгжсөн орнууч бүр баг сургууль бага наснаас нь суулгаад өгдөг. Тэрийг гол ихэнхдээ уран зохиолоор дамжуулж өгдөг. Саяхан би нэг тийм уншижсэн тэр үнэн л дээ. Тэр нөгөө Неандертал хүн гэж байсан шүү дээ. Неандертал хүмүүс чинь ягаад сүмчсэнийг шинжлэх ухааных нь тогтоосон ба шүү дээ. Одоогийн бидний үүдээс Homo sapiens-үүд яг адилхан параллелээр хөгжижсэн. Гэтэл нөгөө Неандертал хүмүүс нь устдад мөхчихсэн. Бид нар ингээд тэсэд үлдчихсэн. Тэсдүүлээд тогтохгүй гаригдхийнхаа эзэн болчихсон зогсож идэг. Гэтэл тэр Неандерталчууд биднээс тутахааргүй одоо хөгжилтэй төрөл байсан. Ягаад мөч өгсөн чинь тэд одоо маш их аж ахуйч байсан. Зөвхөн аж ахуйч, ерөөс аж ахуйс юм бод. Гэтэл Homo sapiens тэр гэн одоо ягаад ингэж нар яга гэртчихдээ бол гайхдаг. Тэгээд энэ хана хадан дээр ингэж юм зурж үздэг. Юм одоо тэр нөгөө оюун сэтгэлээр хөгжиж өгсөн ба шүү дээ. Нөгөө тий. Нөгөөх нь бол ерөөсөө аж ахуй хөөцөлсөр бол сүнж дууссан байхгүй. Энд чинь өөрөө энэ хүндрэлтнийг та нар маргааш яа түүх ба штэ. Бодит түүх гарч яа. Маргааш яаж хөгжих ёстой вэ гэдэг чинь зааж өгдөг байхгүй. Ганц эдийн засаг хөдөлгөөнд байх юм бол улс орн хөгжихгүй. Хөдөө хоньны айжууд биш ончин байсан шүү. Хонь хариулж явахдаа энэ гурван бүтийг гурвангийн өвлж уснаас энэ хоёр нь алга болчиход энэ хоёрыг сүүлд нэмсэн. Энэ голынх нь үлдсэн юм л да. Тэр үед одоо ч баг 27-8 жилийн өмнөх явдал шүү. Одоо тэр үед бичижсэн тэмдэглэгээ тэр энэ зурж исэн энэ тэр байгаа юм л да. Тэгээд одоо энэ дэр хүртэл энэ мэгүрч номын нарт хармор сөөхи хоёр хоошоо гарсан авчирч уяраа би дээрээсээ ингээд баланд хаягдсан дэр тэр үе захиас ном дэр нэг уншиж байгаа ширийн дээр хаягдсан хүүхд орж ирээ миний дээр ингээд хаягдсан
хамтаа хамгийн олон жил явж байгаа ном энэ. Одоо байсан ном гэлээ. Тийм. Явс аваа явсан нь нөө. Энийг авчаагүй, энийг дөрөвтөнд авч явжсэн. Тэгээд бусд нь бол дандаа сүүлийн үед нэг ном уншаал авчраад энэ лүү шийдчихдэг, нэг ном авчраад авчирчдаг тиймэрхүү байдалтай. Басар байдал нэг технологи юм болчих юм шүү дээ. Энэ одоо энэ National Geography биш үү? Ихэнх үеийн хэвлэлүүд энэ дотор бүр одоо эртний 1900-аад оны 1900-аад оны ихэнх үеийн юунууд бий л дээ. Энэ жишээлбэл хэд оных вэ? 62 оны. 62 онд Монголд ирсэн тэмдэглэлийн юуны тухай гэсэн ном л да. Тавцаа зурагтай. Энэ дотор их том одоо 62 оны Улаанбаатар. Улаанбаатар. 60 National Geography нэг сэтгүүлч Монголд ирж аялсан юм билээ. Тэгээ энэ сонин сайхан энэ гандан одоо тэр үеийн дэлгүүр одоо тэр Вестагоч одоо байж байгаа. Тэр үед 62 онд байсан юм байна. Тэгээ Вестагоч үүдэн тэр өвсөө авчирсан бүрэн тэр гэвчсэн байгаа. Тэгээд энэ нэг сан энэ дамжрунгаа залуухан байсан үеийн зураг байна. Тэгэхээр нөрмөл байх нь үгүй боломжтой. Тэр үеийн дүрдэрх гэдэг энэ их том нийтлэг гаргасан байлээ. Энэ байна. Одоо тэр хөвлөн болоотын тухай. Одоо энэ зураг гэдэг энэ одоо энэ тэр Японд байдаг үзэсгэлэнгийн загвар байдаг гэсэн гарын утгаар ингээд гаалгын утгаар сэвэлж байгаа. Тэгээ энэ ямар учиртай мэх энэ зүгээр нэг одоо уран сэтгэмжээр зурсан зурагч түүхүндтэй зургуулдаг тэр ИК Сэмарлууд монголчууд эзэлчихэд тэгээд монголчууд хийгээд байсан ажил биш л дээ тэр би бол арай өөрчлөсөн хүмүүс гэсэн гэж л боддог тийм. Тэгээд нөгөө эмгтээшүүдийг ингээд энэ лүүн утгаар ингээд нөгөө олс дэсэр ингээд тэр нэг хүн 10 хүн хөдөлж явах болцоотой болдог. 10 хүн ингээд холбочтой тэгээ нэг хүн гэхдээ нөгөө ингээд өөр өөр хөдөлгөөнтэй явдаг гэсэн үг л дээ. Тэгэл ингээд араас ингээд олс гүйлгчл явчихдаг байхгүй. Энэ одоо тэр далайн гүнээс гарч ирж байгаа Монгол цэргийн дуулга энэ нөгөө бөмбөг гар бөмбөг бурхнаа хүртэл авч явжсэн байдаг ингээд намайг бичиж чадахгүй алгуурлаас сууж хооронд Америкийн Джеймс Делгадо гэдэг хүн өвлөө алдагдсан болоод тэр ном бичиж гаргацсан байлаа. Өөрхөн молоод авсан л да. Юунд суудаг Сан-Францискод байдаг манай найз хин Ширчингийн Баатар гэж тэргүй нэг хүн ном гаргасан. Энэ ном гаргацсан байлаа. Чи нэг хараад гэж над руу нөхч уусан байлаа. Тэр намайг цаанаа бол чи юмаа бурдан бичлээ гэж над санууж хэлээд байгаа юм л да тий. Энэ хитан нүүж Library of Congress. Конгресс намын даа уншигч аа. Конгресс намаас уншигч юм л. Нэг бэлгшээгээ татгалаад бат. Юунд байдаг энэ одоо Чиксбашгтанд байгаа манай найз Саруул Эрдэнэ над мэдлэгч гэсэн би ашиглаж чадаагүй л дээ. Тийм үү. Орс ордог. Тэр Конгрессын номын сангийн Монгол төвдийн номын тасгаар хэрэглэгч Сүүзэн Майнхайт гэж хүүхэн бэ. Монголд хэлэхтэй. Боддын шишинтэй. Боддын шишиг сонирхдаг. Сонирхтуулах нь боддын шишинтэй гэлжлээ. Цаанаач юм ямар мэддэггүй тийм. Адилхан хүнэлтэй байж болно шүү дээ. Тийм хүн бэ. Нэг шашны үд өрөн хаах тэгдэг шүү дээ. Би бол шашны үд банзалгүй юм аа гэж тий. Одоо өрөн хаахын мөрөөр л орчиход одоо нөгөө шашны үд банзал маягтай л байгаа шүү дээ. Корон судрыг бол одоо яагарахгүй хүндрэлт оюуны том одоо ололт нээлттэй том төвшлий. Энэ одоо энэ тхийн нөгөө хиндүү шашны том одоо Бахага байдгийтэй гэдэг гүн ухааны том судар шүү дээ. Тэрнийх нь үгүнсээ гаргасан. Веди шашны ном. За энэ ходи библ байбал тий. Тэгээ энэ веди шашны бол анхны шашин шүү дээ. Тий анхны шашин. За энэ одоо манай буддын шашны одоо бодмөрийн зэрэг манай шарын шашны одоо бол том судруудын нэг л байна л да тий. Монголчууд ч бүхэл бүтэн 200 300 өдрөж дэлхийг засаглаж ийлээ шүү дээ. Засаглана гэдэг бол шал өөр утга байна. Ялан дийлэх нэг өөр хэрэг. Засаглаад төвшидхэн засаглана гэдэг чинь огтоор ойлголт. Их хөрөнгөрөөтэй ойлголт. Төвшидхэн дэлхий техник төвшидхэн залж байсан тэр ухаан ямар юм дээр үнсэж байсан бэ гэдгийг эндээс олж харж болж байгаа юм. Ерөөсөө шудрагаас нь үнэлж байсан. Тэр шудрагаас нь үнэлж байсан учраас
тэр альч орн тэр одоо Зүүн Аз тэр хаавга хоризмч тэр одоо ойрхот орнууд Европт ч тэр ялгаагүй монголчуудын тэр засаглалыг бүрэн дүрмгүлээ зөвшөөрч чадчихсан. Тэнд ягаад шудраг байсан учраас тийм. Тухайн юун дээр байдаг шүү дээ. Хаавга одоо ойрхот орнодоос толгой дээр алт эрдэнэсээр дүүрэн сагстай дүүрчсэн сагстай авчиад Монголын төнөт хүртэл одоо аялахад толгой дээр тавьж ийл явах юм шүү дээ. Айг аюулгүй байсан гэж. Тухайн үед тийм улгай дарсан, шудраг бусыг дарсан. Дэлхийд дахинд. Тэгээ одоо олон тэгжсэн тийм олон төгсөд Монголын түүхийг өөр гаж байдлаар тайлбарлаж ирсэн л дээ. Тэнд зарим талаар одоо улс төрийн өнцөг байсан баг, зарим талаар тэгээд нөгөө яллагдсан ард түмний одоо өнцөг бас тийм нэтлэг бас нөгөө өөр байсан. Тэгээд нөгөө талаар бид өөрсдийнхөө энэ тэрнээс хойш 830 жилийн хугацаанд Монголын үндэсний түүхийг зориудаар үүсгэх, баллах, зарим тохиолдолд устгах гэсэн сонирхол өөр бус үндэсний зүгээс их олон гарч ирсэн. Тэгээд бид нар ч гэсэн зарим талд одоо тэнд нөлөөг алдсан шүү яа. Тэр бүхний нөлөөгөөр Монголын түүхч их гаж үтчихсэн түүх юм байна. Хэдийгээр түүхсэн болохоор би сая таны түүхч гэсэн чи түүхчгээд хэлчихвэл одоо түүхчид урлах байлгүй дээ гэж хэлж штэ. Одоо мэрэгжлийн түүхч байна гэдэг чинь өөр асуудал шүү дээ. Би бараг 10 20 30 жил түүх сонирхол үзэж байна л да. Гэхдээ мэрэгжлийн түүхчийн хэмжээнд судна гэж явах зүгээр өөртөө яг уран зохиол талаасаа өөдөө сонгож судалж байгаа шүү дээ. Тэгээ одоо би нэг юм ойлгож байгаа. Шинжлэх ухааны арга зүй гэдэг чинь шал өөр байт юм байна. Тэгээ бид нар бол өөр сонирхлоор явчихсан учраас тэр шинжлэх ухааны арга зүйгээр судалсан гаргаж ирсэн юм байхгүй шүү дээ. Тэр түүхч гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр мэрэгжлийн зайлшгүй хэрэгтэй болдог. Харин би уран зохиол мэрэгжлийн хүн. Уран зохиол мэрэгжлийн ямар байдгийг мэднэ. Түүхчдийн мэрэгжлийн ямар байдгийг би хүнд хэлж чадахгүй шүү дээ. Энэ одоо хэдэн зурлал гарсан байна? Наад ч одоо 2 зурлал гарсан. 2 3 зурлал гарсан байгаа юм. Тэгээ зарим нь даалга. Яг одоо би энэ дараачийн зурлал уул нь нэлийн дээр биччихсэн юм. Энэ энтэгтэй их монголчуудын түүх гэсэн нэг юм ном бичээд дуусчихсан байж их нэ. Одоо энэтэй холбоотой нэг материал үзээд тийм дуусчихсан байж их нэ. Гэвгүй дахиж юм нэмж гарч ирээд. Тэгээд ахиж баяж үжичмээр санагдаад. Юу гэхээр одоо тэр энтхийн чинь одоо 1526 онд одоо Чингис хааны угсааны нэг талаас хин талаас. За бүр дээд эцгийн талаас нь хөөх юм бол бүр нөгөө Чингисийн дээд өвгтэй холбоотой. Доглон төмөрийн угсааны одоо Бабур хаан гэж хэлдэг. Одоо бид Оросоор дамжуулаад Бабур хаан энэ Бабур намаа гэдэг нь Бабурын өөрийнх нь бичсэн намтар шүү дээ. Өөрөө бичсэн намтар. Жилийн дараа энэ 1530 оноос 31 оноос орсонгүй шүү дээ. 1531 онд. Одоо 500 жил болж байгаа шүү дээ. Тэр үед өөрийнх нь намтар ингэж бичсэн байхгүй юу? Тэгэд энэ Бабур хаан энтэгт очиод энтхийн Монгол нэртэй эзэнт хүрээнийг байгуулсан. Монголд тухайн үед Монгол гэдэг нэр ингийн хэлэх нь байхгүй болоод тухайн үед одоо Түрк угсаатан Түрк талдаа энэ Иран Перс талдаа болох төр Монгол гэж бичгээд ингийн хэлхийг орхиж өчтдөг байсан байгаа. Тэр нь учир шалтгаантай. Монгол гэдэг үгийнхэн тэр ингийн хэлхтэйгээ бичгээр нэг жахан тийм доромж утгатай Түрк тал руу ойлгодог байсан байгаа юм. Тэгэхээр ингийн хэлхийг хаяад Монгол болгочихсон. Тэгээд энтэгтэй их Монголын эзэнт гүрэн гэж. Тэгээд энэ Бабур хаантай холбоотой энэ Бабурын намтар байна. Бабураас хойш 6 их хаан байсан. Бабурыг ороо 6 их хаан байсан. Нийт 17 хаан 1847 он хүртэл засагласан 17 хаан. Тэр энтэгт монголчуудын угсааны тэр хүмүүсийн байгуулсан эзэнт гүрэн тухайн үед одоо энтхийн түүхэнд өдөө дэлхийн түүхэнд дунд зууны түүхэнд алтан үсгээр бичигдсэн тийм эзэнт гүрэн болсон байхгүй юу. Гайхамшигтай их баялагтай гайхамшигтай их баялаг одоо түүх намтар тэгээд одоо хэр зэрэг хайр дурлал одоо жигэн одоо амьдралд ямар байдаг тэр драмууд олон гүнг бүх талаар сүрэлдсэн. Тэгээд эдийн засгаас гадна тэр одоо урлаг соёл ялангуяа уран барилга жижиг гар урлал асар өндөр шинжлэх ухааны асар өндөр өгдсөн тийм эрен үе байсан. Энтхийн их Монголын эрен үе. Одоо энтгчүүд их Монголын эрен үеэр гарах чинь бид нар дэлхийн 7 гайхамшигын нэг болсон Таж Махал бол энэ Бабур хааны хүү Хуман хааны хүү Жахангир Акбар хааны хүү Жахангирийн хүү Шахч хаан хааны
Мумтаз хатанда бариулсан юу гэдэг шүү дээ. Тэгээд энэ Бабур хааны үр сад бүгдээрээ авяас бэлэг төгөлдөр эр зөрөгтэй баатар дайчид байгаа зогсохгүй зарим шинжлэх ухаантан өндөр эрдэмтэн асар нарийн одоо мэрэгжлийн одоо тийм зураачд, яруу найрагчд цонёр бүх талаараа авьяаслах хүмүүс байсан байгаа байхгүй. Одоо монголчуудыг өөрөөс нь холдуулах, өөрийнхөө мөн чанарыг таних, төрөлдүүлэх энэ тулд манжинаар бодлогоор хятадч гэсэн бодлогоор юунууд түүхэнд өмнөх түүхэнд бодлогоор Монголын үндэсний оюун санааг тэр геноцид явуулж исэн түүх бий. Хятадч нь тэр Иван Гүрнийг мөксний дараа орж ирж энэ Монголын соёлыг 2 удаа айхтар том сүтгсэн. Хар орныг тэр Өөд хааны босгосон мөнх хааны үед дэлхийн улс төр эдийн засаг шашин соёлын төв байсан хар орон хотыг бүтэн тосч бэлгэлгүй нураасан. Газрын хөрсөн дээр одоо тэр ухаж аргач одоогийн бид нар үзэж сонирхоод байдаг хар орон маань сүүл давтаа сааны байгуулсан шашны зорилгоор болсон хар орон шүү дээ. Тэр Өөд хааны үеийн хар орон одоо байхгүй. Хятад орж устгасан. Тэр зорилгын өгөхдөр тэр Монгол соёлыг үндэснийг устгахын тулд соёлоос намайг дөр нуслахдаг. Тэгээ энэ чирэг байхгүй юм байхгүй. Тий. Үндэсний мөнхөж болно. Өөрийгөө таних аван тэгээс үлдрөөгөө манкурт болж хөрдөг байхгүй. Сүүлд нь манжийн үед 2-3 удаа бүр тийм том экспедицийг болсон байдаг. Монгол айл өрхөөр яваад тэр уучин тэр нөгөө тэрэг том түүхтэй ард түмчин түүхийн номсууд нь байж таарна шүү дээ. Их хаатын тэр өөрсдөө уургууд нь бүх номуудыг авч устгал хийгээд оронд нь бурхан шишнэд судруу тараасан байдаг. Сүүлд нь социализм үед тэр бурхан шишнэд дурд нахиж геноцид хийгээд сашнээд хамгийн сүүлчийн одоо аимшигтай геноцидыг бид 90-ад оны их үед тэр номуудыг одоо бид одоо л сэргэж олж ирж шүү дээ тэр чинь. Цаасан өгчээсэн. Тэр бол эмгэн л дээ. Эмгэн л одоо ч сэргэж шүү дээ. Одоо сэргэж байна. Харж сэрэгтэй их сайхан сэргэлээ. Энэ чинь одоо хаврын төмөр басны дараа тухай яг төмөр бол жоохот харамсмаар байдаг гэсэн дараа ногоо сайхан ургадаг шүү дээ. Тэр үе шиг одоо ард түмэл ягарахгүй дороосоо нөгөө дарвч дартай боловч болтойна гэдэг шиг залуучууд төрж гарч ирж илээж хараад байгаа. Сайхан оюулог залуучууд гарч ирнэ. Ойрын ирээдүйд гарч ирнэ. Энэ бол Монголын ирээдүй гэж харж байгаа юм. Яа, нэмэх дээр юм ярилцах хугацаа өнгөрч байна. Нөгөө нэг үнэн санаагаа шингээгээд байдаг нэг сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаар тэгээд ном бол гэж асуугаад байсан нөгөө номоо. Өргөн барья тэгээд цагаар баярлалаа. За баярлалаа. За ер нь Монгол төмний одоо би бол тэгж болоод байгаа. Бидэнд хөгжил зайлшгүй нэг хэрэгтэй зүйл бол соён гэхэрэл. Соён гэгэрлийг номноос ангид төсөөлөх арга байхгүй. Гэхдээ номыг өргөн олон нийтэд түгээх сурталчлах одоо их зүтгэл гаргаж байгаа танай редакц хамт олон сувдаа архимдууч хамт үнэхээр баярлж байгаа. Энэ бол хувь миний баяр биш. Энэ ном дуртай Монгол ард түмний баяраа гэж ойлгож байгаа. За баярлалаа. За баярлалаа. Ном бол